За юуны өмнө хэлэхэд бол энэ контентыг бэлтгэж байх үедээ би өөрөө ч гэсэн одоо хэд удаа бол маш гүн гүнзгий тэм сэтгэл хөдлөлт автаж нэг маш олон удаа хүний дотор хоосон мэдрэмж төрдөг шиг яг тийм мэдрэмж бол төрж байсан гэдгээ бол хэлмээр байна. За үнэхээр одоо өнөөдрийг хүртэл энэ хүний талаар яагаад ингэж сайн мэддэггүй байсан юм болоо гэж яг тийм харамсах мэдрэмж бол төрсөн. Тэгээ яагаад яг энэ Майкл Джексон гэдэг хүний талаар контент хийх болсон бэ гэхээр одоо 4-р сарын 26-ны өдөр Майкл Джексоны кино бол аль биесээр нээлттэй хийж цацагдах гэж байгаа. Ийм учраас бол Майкл Джексоныг сонгож одоо контент хийхээр болсон. Гэтэл яг үнэндээ бол энэ сэтгэл зүйн хувьд бол шал өөр төвшөнд за надад өөрт маань ч гэсэн маш их зүйлийг ингэж бодогдуулахад хүргэсэн ийм контент болчихлоо гэж дүгнэж байна. За ер нь энэ удаагийн дугаар ингээ илүү хувь хүний сэтгэл зүй рүү чиглэсэн ийм дугаар болсон гэж бол хэлж болно. Юуны өмнө Майкл Джексон гэдэг хүн бол зүгээр нэг алдартай дуучин байгаагүй. Энэ хүн бол pop соёлыг үндсээр нь өөрчилсөн, дэлхийн хөгжмийн салбарт хувьсгал хийсэн, хөгжмийн ертөнцөөс түрэн гарсан жинхэнэ суутан pop урлагийн хаан ийм хүн байсан. Майкл Джексон тайзан дээр гарах мөчид тэрээр бол одоо тайзыг бүрэн эзэгнэж дэлхийд даяар олон сая хүмүүсийн шүтэн болж бол хувирдаг байсан. Гэхдээ тэр тэдгээр тайзны гэрлүүд унтарч тайзны хөшиг хаагдах үед Майкл Джексон дэлхий дээрх хамгийн ганцаардмал хамгийн ихээр шархалсан нэгэн болж хувирдаг байсан. Майкл Джексоны түүх бол хамгийн агуу амжилт болон хамгийн гүн гүнзгий ганцаардал хоёрыг одоо нэгэн биедээ тээж явсан хөгжмийн суутны түүхээ гэж хэлж болно. За түүний амжилтуудтай бол мэдээж маргах хүн байхгүй. Майклийн Thriller цомог бол өнөөдрийг хүртэл дэлхийн бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалттай цомог хэвээр байгаа. За тэрээр дууны клипийг бол баг анх удаа ердийн нэг видео дүрс биш харин Холливуудын түвшний богино хэмжээний баг кино болгож дууны клип гэх ойлголтыг цоо шин түвшинд урлагийн түвшинд гаргаж чадсан нэгэн. За түүнчлэн Майкл Джексоны алдартай Moonwalk буюу одоо сарны алхааг бол мэдхгүй хүн байхгүй. За энэ сарны алхаа гэдэг одоо энэ бүжигийн одоо элемент бол бүжигийн салбарт бол одоо дэлхийд дахинаа бол давхар хувьсгал хийсэн гэж бол үздэг. За Майкл Джексон тайзан дээр гараад Moonwalk хийх үед бол түүний дэлхийн татах хүчний одоо энэ сөрөг дэлхийн татах хүчийг сөрж зогссон тэр налуу зогсолтуудыг хараад тухайн үеийн хүмүүс бол нүдэндээ ч итгэдэггүй ангааж түүнийг биширч бол үлддэг байсан. За түүнчлэн хөгжмийн урлаг дахь арьс өнгөний үзлийн асар том ханыг Майкл Джексон бол одоо хамгийн анх нураасан хүн гэж хэлж бол бас болно. За яагаад вэ гэвэл Майкл Джексоны MTV сувгаар бол дууныхын клипийг засуулсан хамгийн анхны өнгөт арьст уран бүтээлч гэж бол явд юм байна. За түүний одоо энэ гаргасан жим замаар бол цаашдаа ирээдүйд олон мянган өнгөт арьст уран бүтээлчид MTV болон бусад хөгжмийн одоо сувгуудаар өөрсдийн клипийг цацах энэ зам мөр нь бол засагдсан гэж бол өгдөг. За мөн Майкл Джексон Генсийн номонд хүртэл бичигдсэн. За тэрээр бол одоо Генсийн номонд хамгийн их буйны үйлс хийсэн pop bod гэдгээр бол бичигдсэн юм. За Майкл Джексоны одоо бид нар бүгдээрээ мэднэ We Are the World, Heal the World зэрэг дуунуудаараа дамжуулан дэлхийн дахныг тэрээр бол одоо even нэгдэлт амар амгаланд инх тайванд бол урайлж байсан. За энэ ч утгаараа тэрээр инх тайвны дуу хоолой байсан гэж бас хэлж болно. За гэхдээ энэ бүх одоо гэрэлгээ, энэ бүх нүд гялбам, хурц гэрлүүд одоо хүмүүсийн нүдэнд харагдаж байгаа энэ бүх гялалцсан амжилтуудын ард хүний төсөөлөлд багтмааргүй тийм их хар талууд, сэтгэлийн гүн гүнзгий травма мөн одоо хувь хүний гүн гүнзгий тийм дотоод зөрчил бол оршиж байсныг хүмүүс төдийлөн мэддэггүй. За Майкл Джексон дэлхийн хамгийн алдартай хүн болохын төлөө одоо хит их энэ биедээ багтахааргүй хитрхи өндөр төлөөс төлсөн юм шиг бол надад санагдсан. За энэ бүхэн одоо түүний урлагийн энэ амьдрал бол ерөөсөө түүний хүүхэд наснаас нь эхэлсэн. Майкл бага наснаасаа эхлээд одоо хизээж бусад хүүхдүүд шиг найз нөхөдтэй болж гадаа тоглож ингэж бол өсөж чадаагүй. Тэрээр бол одоо харгас хатуу эцгийнхэн тэр мөнхийн шүүмжлэл зодуур тэр их дарамтанд ор одоо өнгөрүүлсэн түүний бага нас нь бол одоо түүнийг насан туршид нь бол өөр бусад хүмүүст бол итгэх чадамжгүй, хүнд итгэх чадамжгүй ийм болгож бол хувиргасан гэдэг. Тэгээ Майкл Джексоны хүүхэд насыг бол нэг ёсондоо бол эцэг нь түүнээс сулгаалаад хүүхдээ одоо жоохонд нь 5 настайгаас нь ихлээр дуучин болгоод ингээд өөрийнх нь байнгын хатуу дэг журам диктатур мөнхийн тийм хүчирхийлэлд орвол байлгадаг байсан.
За мөн нас бид хүрсэн үедээ ч гэсэн Майкл Джексон бол энэ арьсны өнгөө авдах өвчин тусаж бол түүндээ маш ихээр ингэж шаналж энэ өвчин нь одоо түүний харагдах байдалд бол маш сөргөөр нөлөөлж энэ хувь хүнийхээ амьдралыг нь бол үндсээр нь өөрчилсөн. За түүнчлэн Майкл Джексон толгойдоо маш хүнд одоо түлэгдэвтийн шарх бол авч байсан. За энэ түлэгдэвтийн шарх нь бол Майкл Джексоны үлдсэн амьдралыг мөнхийн тийм өвчин намдагч им уудаг тийм үрдийн тийм эмний хамааралтай болгож бол хувиргасан. За арьс өнгөний түүний одоо арьс өнгөний өвчний хувьд ярих юм бол хүмүүс Майклийн тэр өвчнийг ихэнх үедээ бол огтоосоо мэддэггүй байсан болохоор Майкл Джексоныг бол албаар ингэж цагаан арьстай хүн болохыг хүссэн галзуу амтан мэтэр тухайн үед бол хүмүүс хоорондоо ярилцсаж за мөн Америк нэгдсэн улсын шар хэвлэлүүдч гэсэн одоо түүнийг маш ихээр доромжлож тохуурхдаг байсан. Гэхдээ тэр их одоо доромжлол олон нийтийн зүгээс ирэх тэр бүх янз бүрийн хил амны одоо ард Майкл Джексон гэдэг хувь хүн бол хичнээн их өвдөж шаналж арьсны өвчнөөсөө болоод байнгын тэгж нарнаас нуугдаж мөнхийн тийм өвчин намдах юмны хамааралтайгаар ингэж амьдэрдэг байсныг бол тэдгээр амныхан зоргоор бусдыг доромжилж баха хангаж тэр бүх хүмүүс бол мэддэггүй байсан. Гэхдээ яг дараа нь мэдсэн л дээ тэгээд хүмүүсээс ойлгосон. Гэхдээ энэ одоо саяны ярьсан бүхнээс илүүтэйгээр Майкл Джексоны дотоод мөн чанарыг одоо хувь хүний нь бол дотроос нь үгүй хийж байсан өөр нэгэн үйл явдал болсон нь түүний хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэгт бол 2 удаа холбогдож байсан ийм явдал юм. За хэдийгээр одоо тухай бүрт бол шүүхээс Майкл Джексоныг бол цагаатгаж байсан ч за Майклыг чиглэсэн тэр нийгмийн асар их доромжллын давалгаа, шар хэвлэлийн мөнхийн дайралт болон хүчирдэлгүүдээс болоод Джексон өөрийгөө ингэж нийгмээсээ бүрэн тусгаарлах хүртэл ийм арга хэмжээ авахд хүрч байсан. Ингээд Майкл Джексон амьдралынхаа хамгийн сүүлийн жилүүдэд дотоод сэтгэлийн түгшүүртэй, асар их айдастай, маш хүчтэй тийм параноётой болоод тийм мөнхийн тайван бус байдалд бол амьдрсаар байгаад бол нас барсан. Хамгийн гол нь Майкл нэг зүйл нь бол байгалийн жамаараа унтах чадвараа бүрэн алдсан ийм хүн байсан. Тэр бол энэ бүх траума, сэтгэл готрол, нийгмийн дайралтуудаас болоод сэтгсийн гүн хямралд орсон. Тэрээр одоо мис засал хийхэд ашигладаг байсан тийм маш хүчтэй наркотикны тусламжтайгаар өдөрт 3-аас 4 цаг арай ядан тэгж унтдаг байсан. Энэ бол ерөөсөө унтуулдаг юм биш. Хүнийг нөө мис засал хийхэд мэдээ алдуулаад ингээ хүчээр унтуулдаг тийм хүчтэй наркоз байсан л. За ингээ эцэст нь одоо энэ түүний унтахтаа хэрэгэлдэг байсан энэ хүчтэй өвчин намдах унтуулах бодиснууд нь түүний аминд хүрснээр энэ хүний амьдрал бол төгссөн. За ингээд ерөнхийдөө өнөөдрийн дугаараар юу ярих гэж байгааг бол ингээ бүгд ойлгосон баха. За ингээд гол сэдвтэ орцгоё. Тэгэхээр гол сэдвтэ орохоос өмнө та бүхнээс нэг уучлалтгүйгээр тавчхан нэг зүйл танилцуулах гэсэн юм. За манаас угаас энэ гаргасан Хитлерийн Миний тэмцэл гэдэг ном бол одоо худалдаалагдсаар байна. За энэ номыг уншсанаар бол та Хитлер гэдэг хүн яагаад еврейчүүдийг үзий яддаг байсан, яагаад зөвлөлт холбоод улстай зайлшгүй дайн хийх ёстой гэж бодсон. За яагаад англичуудтай бас дайн хийх ёстой байсан гэх мэт одоо өөрийнх нь бүх одоо тэр нарийн бодол үзэмж тухайн улс төрийн эрхцүүлэлүүдээ бол 1924 онд буюу Германы канцлер болохоос бол даруй 9 жилийн өмнө бол ингэж шоронд хоригдож байхдаа өөрийнх нь гараар бичсэн ийм ном байгаа. 1943 онд буюу дэлхийн 2 дугаар дан эд өрнөж байхад Америкийн нэгдсэн улсын зах зээл дээр англи хэлэнд орчуулагдаж тухайн үедээ бол Америкийн зах зээлд бестселлер болж байсан хамгийн сайн хувьяас нь бол монгол хэлэнд орчуулсан ийм бүтээл байгаа. Тэгэхээр одоо энэ номыг уншсаар ерөнхийдөө Хитлер гэдэг хүний энэ хувь хүний ертөнц, энэ үзэмж тэгээд одоо тэр бүх зүйлийг ойлгох болно. Гэхдээ энэ ч бас нэг зүйлийг би зохиж заавал хэлэх хэрэгтэй байна. Энэ номыг одоо орчуулсан хүний хувьд хэлэхэд энэ номыг ингээ орчуулад явж байхад Хитлер тухайн үеийн тэр Австри улсын парламент болон улс төрийн нөхцөл байдлын талаар маш нарийн дүрсэлж бичсэн байдаг. Гэтэл одоо яг орчуулагчийн хувьд юу гэж бодогдсон бэ гэхээр яг тэр үеийг ингээд орчуулад уншаад явж байхад яг өнөөгийн Монгол улсын дүр зураг бол надад нэгэнгүй ингэж шууд харагдаж байсан гэдгийг бас одоо харамсалтай ч гэсэн хэлэхээс өөр арга алга та. Тэгээд энэ ном маань одоо гадуур бол худалдаалагдахгүй байгаа.
Хэрвээ та номыг захиалахыг хүсвэл ном 60,000 төгрөгөөр худалдаалагдчих байгаа. За тэгээд 9924 7042 гэдэг дугаараар та захиалах боломжтой юм шүү. Тэгэхээр энэ Майкл Джексон гэдэг хүний бага нас бол одоо түүнийг дэлхийн хэмжээний од болгоход хамгийн ихээр нөлөөлсөн амьдралынх нь хамгийн гол үе байсан гэж ойлгож болно. Гэхдээ тэрээр дэлхийн хэмжээний од болж чадсан ч за үүний төлөөс нь тэрээр насан туршдаа ингэж сэтгэлийн гүн гүнзгий шарахтай амьдрах ёстой болсон байгаа. За Майкл Джексон 1958 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Америк нэгдсэн улсын Индиана мужийн Гэри хэмээх тийм бяцхан аж үйлдвэр дээр суурилсан ийм жижиг үйлдвэрлэлийн хотод бол төрсөн. За Майкл Джексон бол одоо 10 хүүхэдтэй айлын 8 дахь хүүхэд болж хорвоод мэндэлсэн. За энэ олон ам бүлтэй айлыг Джексоны аав барилга дээр ажиллаж барилгын каранчин хийж энэ их ам бүлийг бол арай ядан тэжээдэг айл байсан. За Джексоны амьдралд ингэж хамгийн их нөлөөлсөн түүнийг одоо хүчээр урлагийн амьдралд одоо бага наснд нь юугаач ойлгохгүй байхад нь оруулсан хүн бол гарцсан аахгүй түүний эцэг гэж хэлж болно. За яагаад гэвэл энэ Джексоны аав Жозеф гэдэг хүн бол багадаа гитар тоглох дуртай, том болоод ингэж хөгжимчин болох мөрөөдөлтэй ийм хүн байсан. Гэхдээ цаг хугацааны ирэхээр Джексоны аав бол ингэж амьдралд нухлагдаад мөнгөний хойноос ингэж амьдарч эхэлсэн учраас өөрийнх нь тэр хүсэл мөрөөдлийг бол орхихоос өөр сонголтгүй болсон. Харин ингээд өөрийнх нь бага насны мөрөөдлийг нэгэнт өөрөө биелүүлж чадаагүй учраас тэрээр бол одоо өөрийнх нь хүүхдүүдээр дамжуулж өөрийнх нь бага насны мөрөөдлийг биелүүлэхээр ингэж шийдсэн байдаг. За ингээд Джексон 6 настай байхдаа одоо түүний онцгой сайн дуудаж байгааг бол аав ээж хоёр нь анзаараад Джексоныг ах нарын нь одоо байгуулад байсан тэр хамтлагт бол шууд гуцлах дуучнаар бол оруулсан. 6 настай хүүхдийг. За эндээс эхлээд одоо ер нь харгас хэрцгий он жилүүд бол ихэрч байгаа. За өөрөөр хэлбэл ингээ хүүхэд насыг нь хулгайлсан он жилүүд гэж хэлж болно. За аав нь хүүхдүүдэд ингэж алдартай дуучид, алдартай хамтлаг болгохын тулд одоо маш харгас арга барилыг бол ашигладаг байсан. Хүүхдүүдээ сургуулаад хараад ирэхэд нь бол өдөр бүр олон цагийн турш одоо ямар ч амралтгүйгээр одоо нэг өрөөнд дотор ингэж түгжиж хорж байгаад бэлтгэл хийлэгдэг байсан. Тэгэхээр тэдгээр хүүхдүүдэд бол ингэж гадаа тоглох, найзуудтайгаа хөгжүүлэх гээд бусад хүүхдүүдийн амьдралаар амьдрах ямар ч тийм боломж бол байдаггүй байсан. За мөн аав нь тэднийг бэлтгэл хийж байх үед бол гартаа одоо сурам бүс юм уу эсвэл тийм мод барьж агаад сандал дээр ингэж хүүхдүүдэд хараад ингэж дуулахыг хараад бэлтгэл хийхийг хараад суудаг байсан. Хэрвээ Майкл Джексон за эсвэл одоо түүний ах нараас нь хэн нэгэн дууны өнгө алдах, бүжгийн хөдөлгөөнөө ганц л буруу байдлаар ингэж зөрүүлэх юм бол одоо аав нь өнөөх суран тэлээгээр бол шууд хүүхдүүдэд ташуурдаг эсвэл барьж исэн модороо ингэж зодож шийтгдэг байсан байна. За түүний хүүхдүүд нь бас аавыгаа ааваа гэж ингэж дуудах эрхэхгүй байсан. За хүүхдүүд нь юу гэж дууддаг байсан бэ гэвэл ноён Жозеф гэж одоо ингэж дууддаг байсан байна. За ингээд Jackson's 5 гэдэг одоо тэдний хамтлаг бол арай амжилтанд хүрээгүй байх үед буюу одоо Майклыг 7-оос 9 настай байхад бол тэдний хамтлаг юу хийдэг байсан бэ гэвэл өнгөт арьснуудын тийм шөнийн цэнгэний газруудаар шөнийн цагаар аялан тоглолт хийдэг болсон. За яг үнэндээ одоо та бүхэн бодоорой. Шөнийн цэнгэний газар гэдэг бол одоо хүүхдүүдийн байх ёстой орчин мөн үү гэд одоо бодоод үзэхээр яасан ч тэгж хүүхдүүдийн тэгж одоо хүүхдүүдэд тохирсон орчин бол биш л. Одоо бодоод үзэлтэй. Тайзан дээр одоо хүүхдүүд ингээд дуулаад дууссныхын дараа тайзан дээр зөрөөд тайчигч эмэгтэйчүүд гарч тайчих үзүүлбэр үзүүлдэг. За тэнд байсан хүмүүс одоо тэдгээр үзүүлбэр үзүүлж байгаа эмэгтэйчүүдийг ингэж харж одоо арх дарс, шар айраг гэх мэт зүйлсийг уун. За мөн шөнийн цэнгэний газар л болсон ирчүүд хоорондоо муудалцаад заримдаа тийм зодон цохион ч юм уу эмх замбраагүй байдлууд үүснэ гэх мэтэр яг ийм л одоо орчинд бол Майкл Джексон өөрийнх нь хүүхэд насыг бол өнгөрүүлсэн. За түүнд одоо бусад хүүхдүүд шиг ингэж гадаа тоглох найз нөхөстэй болох боломж ингээ яагаад ч байдггүйсэн. За энэ мэтээр ингээ шөнийн цэнгэний газруудаар дуулж явсаар 1968 онд түүний амьдралд нэгэн онцгой үйл явдал тохиолсон. За тэр юу вэ гэвэл өнгөт арьстай дуучидтай хамтран гэрээ хийдэг тухайн үеийн томоохон студ болох энэ Motown гэдэг одоо рекордс бол тэдэнтэй гэрээ байгуулсан. Ингээд 1969-оос 1970 оны хооронд бол I Want You Back, ABC, The Love You Say, I Will Be There зэрэг одоо иймэрхүү эдгээр дуунууд нь бол одоо бүгд дарааллаад Америк нэгдсэн улсын Billboard-ын жагсаалтыг тэргүүлж эхэлсэн. За энэ үйл явдал бол ингээ хөгжмийн түүхэнд бол өмнө хизээж гарч байгаагүй юм онцгой амжилт болсон гэж хэлж болно. Гэхдээ энэ хамтлагаас одоо Майкл ах нартайгаа байгуулсан энэ хамтлагаас
Майкл Джексон ганцаараа бусдаасаа илүү тодорч гэсэн. Яагаад гэвэл Майкл ердөө тухайн үед 10-11 настай байсан хэрнээ одоо Майкл Джексны тэр дуудаж байгаа байдал нь бол яг л одоо 30-аас 40 настай буюу нас бид хүрчихсэн тодорхой хэмжээний ингэж амьдралыг туулаад үзчихсэн ухаарл авчихсан амьдралаас сэтгэлийн гүн гүнзгий шарахыг ингэж мэдэрсэн яг тийм нэг том хүн шиг тийм гүнзгий мэдрэмжтэйгээр тийм сүнслэг хоолоотойгоор Майкл Джексон дуулдаг байсан байгаа. За ингээ хүмүүсийн анхаарал өртсөн. За мөн Майкл Джексон бол одоо домогт дуучин Джеймс Брауны бүжгийн хөдөлгөөнүүдийг дуурайж хийдэг байсан. За түүний одоо тайзан дээрх тэр эрч хүч, энерги, Майкл Джексны үзэгчтэй харж байгаа тэр харц, хөдөлгөөн гэд энэ бүх нь бол одоо бусад ах нараас бол яавчгүй ялгарч ирсэн. Ингээд цаг хугацаа өнгөрсөөр 1979 онд Майкл Джексон бол Америк нэгдсэн улсын домогт продюсер за Quincy Jones-тай бол хамтарч Off the Wall гэмэх нэртэй шинэ цомгоо бол гаргасан. За энэ явдлын дараа 1982 онд бол бид бүхний хамгийн сайн мэддэг дэлхийг жинхэнэ байлдан дагуулсан Thriller цомог бол нээлттэй байсан. За энэ цомог бол одоо дэлхийн хөгжмийн түүхийг үндсээр нь өөрчилсөн гэж хэлж болно. Бид нар бүгдээрээ мэднэ Billie Jean, Beat It, Thriller зэрэг одоо энэ дуунууд бүгдээрээ одулсан. Энэ дуунууд бол дэлхийд даяар шуугуулж өнөөдрийн хүртэл дэлхийн хамгийн их борлуулалттай одоо ийм цомог болж чадсан. За энэ цомог бол 70 сая хувь бол нийтдээ борлогдсон. Одоо энийг бол эвдсэн зүйл бол одоогоор байхгүй байна л гэж албаёсоор яваад байгаа. За ингээд гадна талаасаа харахад бол Майкл Джексон гэдэг хувь хүн маань хүн бүхний нүдэнд бол асар их амжилттай, гялалцсан ирээдүйтэй ийм залуу мэтэр бол харагдаж байсан. Гэхдээ яг үнэндээ яг энэ үеэс эхлээд ингэж од болох үеэс эхлээд буюу одоо тэр 1980-ад оны дунд үеэс эхлээд тэрээр бол арсны өнгийг тодорхойлогч эс буюу энэ меланин гэдэг эсүүдийг нь устгадаг. За витилиго гэдэг ийм өвчин туссан байгаа. За эхний үедээ бол Майкл нүүр болон гарн дээр гарсан тэр цагаан толбнуудаа бол янз бүрийн ингэсэг, пүүдэр зэрэг одоо иймэрхүү будгуудаар дараад бор арьстайгаа одоо хар арьстайгаа бол ижилсүүлж ингэж буддаг байсан байна. Гэхдээ байнга ингэн гэдэг хэцүү. Яагаад гэвэл Майкл Джексон гэдэг хувь хүн маань өөрөө дуулангаа давхар бүжгэлдэг ийм хүн байсан болохоор бүжиглэх үед бол маш их ингэж хөлс ялгардаг. Тэгээ хөлс нь урсдаг болохоор заримдаа тэр нөгөө будсан будгууд нь ингэж хөлстэй хамт ингэж урсчдаг байсан. За гэтэл ингээд цаг хугацаа өнгөрөх тусам түүний өвчин улам өндөрч эхэлсэн. За ингэж өвчин айжмаар хүндэрсээр нэг л мэдхэд Майкл Джексны биеийн 80 гаруй хувь нь одоо тийм цайвар толботой болчихсон байсан. За ингээ Майкл ерөөсөн ингээд арьс өнгөнийхэн эмчийнхэн зөвлөснөөр бол ийм ирээн цоохор арьстай цаашид байхгүй тулд за үлдсэн бор хэсгийнхэн арьснуудыг цайруулах ийм эмчилгээ хийлгэж за бүхэлдээ ингэж цагаан арьстай хүн болж хувирсан. За гэтэл Майкл одоо энэ явдалтай зэрэгцээд энэ арьс өнгөний өвчнөйгөө зэрэгцээд за лупус гэдэг өөр нэг өвчин бас туссан. За энэ нь ямар өвчин байсан бэ гэхээр хүний арьс нарны одоо хит ягаан туянаас ирэх ямар ч тийм хамгаалтгүй болоод хамгаалтаа автчихдаг болохоор одоо ийм түлэгдэлттэй арьсан дээр нь юм туурдаг ийм сөрөг нөлөө бол гарч эхэлдэг өвчин байгаа юм. Ингээ нэг өсөнд бол энэ дархлааны болон арьс өнгөний өвчин гэсэн үг. За ингээ Майкл одоо гадуур явахдаа цаг үргэлж нарнаас хамгаалсан шүхэр барьж явдаг. За байнгын битүү хувцас өмсдөг. Тэгээ байнгын аль болох маск болон гартаа ингэж бэфи өмсөж явдаг болсон. За түүний одоо бид нар санд нь штэ дандаа ингэж бэфи өмсдөг байсан нь зүгээр нэг тийм гангараа бол биш. Наран түлэгдэхээс сэргийлсэн тийм эрүүл мэндийн шалтгаантай байсныг бол хүмүүс бас тэр болгон мэддэггүй байсан юм байна. За улмаар 1984 онд бол гинтийн нэг харамсалтай үйл явдал түүнд тохиолсон. За Майкл Джексон бол Pepsi брендийн одоо зар сурталчилгаанд бол тоглосон байна тухайн жил. За энэхүү зураг авалтын зохиолын дагуу Майкл Джексон бол тайзны шатаар одоо Billie Jean гэдэг авдартай дуулаад бууж ирэх ёстой байсан. За түүнийг бууж ирсний дараа ард нь ингэж дэлбэрэлт болоод гал авалцах ёстой байсан байгаа. За гэтэл тухайн одоо зураг авалтыг хийж байсан найруулагч бол автаа гаргасан. За түүний гаргасан автаанаас болоод одоо төлөвлөсөн байсан дэлбэрэлт нь арай эрт болоод Майкл Джексон одоо хангалттай бууж амжаагүй байхад ард нь дэлбэрэлт болж гал авалцаад тэр галных нь оч Майкл Джексны толгой руу ингэж үсэрсэн байгаа. За ингээд Майкл Джексны үс нь бол шатаж эхэлсэн.
Гэхдээ Майкл бол одоо тухайн үед тэрийг бол анзаараалгүйгээр ингэж бүжиглсээр байгаад рекламын зураг авалтыг бол ингэж дуусгасан. За энэ үсэн шатсан, хуучин шатсан явдлаас болоод Майкл Джексон ерөнхийдөө маш хүнд гэмтэл авсан л. Гэхдээ тэр гэмтэл нь одоо энэ шарх нь бол тийм дан ганц түүний гадаад төрхөнд нөлөөлөд зогсохгүйгээр за түүний одоо энэ сэтгэл зүй, хувь хүнийхэн сэтгэл зүй, бие мах бодийг хүртэл бүхэлд нь сүрүүлэхүйц хэмжээний тийм аимшигт дараагийн тэр аимшигт явдлууд ихсэл болсон гэж бол үздэг. За ингээд түлэгдсэний дараагаар Майкл Джексоныг хамгийн түрүүнд бол эмнэлэгт хүргэсэн байна. За эмчнэр хараад түүний түлэгдэлтийг бол 3 дугаар зэргийн түлэгдэлт байна гэж онцлоод за арьс нь өгчсөн болохыг бол тогтоосон. Гэхдээ ямар арьс нь өгсөн бэ гэхээр тэр толгойнийхэн тэр хуйхны арьсууд нь ингээд шатаад өгчсөн байна. За өсийг нь ингээд дахин ургуулахын тулд эмчнэр тэр түлэгдсэн хуйхныхын арьснуудыг бол ингэж бүгднийг огтодж аваад за эрүүл арьснаас нь ингэж ойж сэлбэх ийм мис заслуудыг бол маш олон удаа хийсэн. За энэ мис заслыг одоо хийхдээ бол тэр толгойн хуйхны хэсэг гэдэг чинь өөрөө гавлын ястай маш их ойрхон байрладаг. За тэгээд маш олон тийм мэдрэлийн судлуудыг хүнддэг учраас за Майкл Джексон энэ бүх мис заслуудын бол бас хүний мэдэрч болох хамгийн аимшигтай өвдөлтүүдийг маш олон удаа ингэж мэдэрсэн. Тэгээд өвдөлт нь бас ингээд шууд зүгээр болчихгүй хагалгаа дууссан ч гэсэн түүний өвдөлтүүд бол маш удаан хугацаанд ингэж үргэлжилсээр байсан. За энэ бүх төсгийн аргагүй өвдөлтүүдийг Джексон ингэж Майкл намдаахын тулд одоо Demerol гэдэг тийм одоо бусад өвчин намдаах эмнүүдээс илүү хүчтэй за хамгийн гол нь тийм донтуулах үйлчлэгээтэй ийм ямиг бол ууж эхэлсэн байгаа. За уг нь энэ ослын өмнө Майклийн сэтгэл зүй бол харьцангуй тайван, амьдралын хэв маяг нь тийм эм зэм уудаггүй, эрүүл хэв маягтай хүн байсан. Гэхдээ ослын дараагаар Майкл айжмаар одоо энэ ууж исэн эмнүүдээс одоо бүрэн хамааралтай болж эмний гүн гүнзгий нөлөөнд донтолтонд орж ингээ өхөн хөвгтөө энэ эмнүүдээ бол тогтмол уусаар ингэж уудаг юм амьдралын хэв маягтай болсон байгаа. За нэмээд бас одоо юу болсон бэ гэхээр хуйх одоо хэсэг нь ингэж бүрэн шатаж шавцарсан учраас Майкл үүнээсээ болоод маш их сэтгэл готролд орж гадна төрхнөөсөө ичдэг юм сэтгэлийн гүн гүнзгий травматай болсон. Яг л Майкл Джексон гэдэг хүн ч өөрөө дэлхийн хэмжээний өнөөдрийн ярьдгаар бол тийм инфлюенсер хүн шүү дээ. Дээрэс нь Джексон ч өөрийнх нь гадаад төрх стил имижтэй маш их ач холбогдол өгдөг байсан. Гэтэл одоо энэ бүх одоо үсэн байхгүй болчихно гэхэр чинь ч одоо юу гэсэн үг. За тэрээр одоо тэгээд энэ байдлаа ингээ нуухын тулд бол насан туршдаа ингэж өснийхэн зарим хэсгийг ингэж урдуураа унжуулдаг. За ингээ мөн одоо ингэж хиймэл парик үс ингэж байнгын зүг шаардлагатай болсон байгаа. За гэхдээ Майкл Джексонд Pepsi компаниас одоо энэ явдлын хариуд харамсаж байгаагаа илэрхийлээд 1.5 сая долларын нөхөн олохыг бол олгосон. Тухайн үед бол мэдээч их мөнгө гэхдээ энэ мөнгийг яасан бэ гэхээр Майкл Джексон өөртөө ерөөсөө авалгүйгээр өөрт нь тэр одоо мис засал хийж хуйхын тэгж эмчилсэн тэр түлэнхийн эмнэлэгтээ бол бүтнээр 1.5 сая доллараар тэр чигээр нь хандивлаж өгсөн байдаг. За ингээ Майкл Джексон ерөнхийдөө хэсэг хугацаанд эмчилгээ хийх гэж ингээ нам гүм амьдарч гэлсэн. Энэ нам гүм амьдрал нь хизээ дуусгар болсон бэ гэхээр 1987 онд энэ өөрийнх нь байд гэдэг нэртэй цомгоо одоо гаргаж урд өмнө дэлхийд даяар одоо байгаагүй тийм дэлхийд даяарх аюулын тоглолтоо бол хийж дахиж гарч ирсэн. Гэхдээ энэ удаа гарч ирэхэд олон нийтийн өмнө дахиж камбэк хийж гарч ирэхдээ Майкл Джексоны гадаад төрх бол өмнөхөөс шал өөр болсон байсан. За Майкл Джексоны нэгдүгээрт гэвэл тэр арьс нь тэр чигтээ цагаан арьстай болсон байсан. Яг цагаан арьстай хүн шиг. За мөн одоо хамар нь маш тийм нарийнхан болцсон. Ингээд энгийн хүнээс их өөр нэг эвгүй харагдчихсан байна. За үүнийг нь мэдээч одоо шар хэвлэлүүд бол хамгийн түрүүнд үлхэн аваад өөрсдийнх нь санааныхын зоргоор янз бүрийн таамаглалуудыг гаргаад олон нийтийн өмнө бол түүнийг ингэж заримдаа бүр шок сэтгүүлүүд дээр хүртэл гаргаж ингэж доромжиж эхэлсэн байна. За хүмүүс тухайн үед бол түүнийг яг ямар өвчин тусаад, ямар өвчнөд тэмцээд, ямар золгүй осолт ороод, юуг даван туулж, сэтгэлдээ ямар их одоо травматай байгааг, бие мах бодийн өвдөлттэй бас тэмцэж байгааг бол хүмүүс огтоосоо мэдээгүй. Түүнийг бол ерөөсөө цагаан арьстан болохыг хүссэн эргүү амьтал гэж ерөөсөө харж ирсэн дийлэнх нь.
Тэгээд энэ бүхнийг одоо Майкл Джексоны дотоод сэтгэлийг хүмүүс хизээ мэдсэн бэ гэвэл маш олон жилийн дараа буюу 1993 онд дөнгөж мэдсэн. За 1993 онд бол Майкл Джексон бол одоо телевизийн алдарт хөтлөгч Опрагийн шоунд бол оролцох үеэр анх удаа өөрийгөө vitiligo буюу одоо тэр арьс цайх өвчтэй, за мөн нөгөө lupus илүү одоо монголоор бас нөгөө чонон хөрвс гэдэг байгаа. Чонон хөрвс гэдэг бас ийм өвчтэй. Тэгээ байнгын өвчин намдах юм уудаг, байнгын наркозны төрлийн эм уудаг, маш их өвдөлттэй байдаг гэх мэт одоо энэ бүх сэтгэлийн бүх одоо өөрийнх нь туулж байгаа тэр бүх хэцүү зүйлсийг одоо олон нийтийн өмнө анх удаа 93 онд уйлан байж ингэж ивчилсэн байдаг. Ингээд хүмүүс түүнийг одоо яагаад гинт цагаан арьстай болсныг бол бүх нийтээр ойлгож эхэлж байгаа. За энэ шоунд оролцсноос 1 жилийн дараа буюу 1994 онд Майкл бол рок н роллынхаа Elvis Presley-гийн охин Lisa Marie Presley-тэй бол ингээ гэр бүл болоод гэрлээд эдний гэрлэлт нь бол бас тухайн үед дэлхийн нийтийг шоконд оруулж ирсэн. Гэхдээ харамсалтай нь ч одоо энэ гэрлэлт бол тийм урт настай байгаагүй 2 жилийн настай байсан. За хэдий эдний гэрлэлт 2 жилийн настай байсан боловч яг үнэндээ Майкл Джексон гэдэг хүний амьдралын хамгийн хүнд хэцүү энэ сэтгэл зүйн хүнд хэцүү зүйлийг туулж байсан энэ он жилүүдэд бол Lisa Marie гэдэг хүмүүс түүнд бол тодорхой хэмжээгээр бол их хань болж чадсан гэж бол үздэг юм билээ. За энэ гэрлэлт салсны дараагаар 1996 онд бол Майкл Джексон шууд л одоо Debbie Rowe гэдэг соёлогч бүсгүйтэй бол гэрлэж удаан хугацааны турш ингэж хүсэж мөрөөдөж байсан зүйл болох хүүхдүүдтэй болсон. За тэрээр одоо Prince болон Paris гэдэг ийм хоёр хүүхэдтэй бол болсон. За Джексон хувь хүнийхэн хувьд бол хүүхдүүдэд маш их хайртай хүн байсан учраас энэ явдал нь бол хүүхдүүдтэй болсон явдал нь бол түүний амьдралын хамгийн тийм том баяр хөөр гэрэл гэгээг авчирсан ийм явдал бол болсон. За бүр хожим бас одоо 2002 онд бол Майкл Джексон тэгч ихийн тусламжтайгаар өөрийнх нь 3 дахь хүүхэд болох Blanket-ийг бол одоо үлхийдэн авч байсныг бол яг Майкл Джексоны шүтэн бичрэгчдүүд сайн мэдэх бах. Тэгээ Майклийн амьдралынх нь энэ бүх одоо өвчин зовлон, трама, биеийн өвдөлт, сэтгэл зүйн өвдөлт тэгэхээр энэ их асуудалтай амьдралынх нь цорын ганц утга учир нь бол түүний хүүхдүүд болж хувирсан. За мөн Майкл Джексон 1988 онд тэрээр одоо Калифорни мужид бол асар том тийм эдхэн газар бол өөртөө худалдаж аваад тэр эдхэн газартаа Neverland гэдэг ийм нэр өгсөн байгаа. За тэрээр тэндээ юу хийсэн бэ гэхээр одоо жижиг хэмжээний амьтны хүрээлэн байгуулсан, тийм хүүхдийн галт тэрэгний замыг ингэж байгуулсан, тэгээ тоглоомын маш том тийм парк байгуулсан байгаа. Яагаад ийм зүйл хийчих вэ гэж зарим хүмүүс бол гайхаж байж магадгүй. За яагаад гэвэл Майкл Джексон гэдэг энэ хүн бол одоо бага наснаа бол ингэж бусад хүүхдүүдийг шиг тийм гоё тоглож, инээлдэж баяссан, найз нөхөдтэйгөө наргиж сэнгсэн ийм бага насыг бол ерөөсөө туулаагүй. Иймээс тэрээр одоо өөрийнх нь тэр эцэг нь өөрөөс нь хулгайлсан тэр хулгайлагдсан бага насаа нөхөхийн тулд тэр том хүмүүсийн амьдарч байгаа энэ бодит бөгөөд энэ харгас хэрцгий энэ ертөнцөөс зугтахын тулд одоо өөрийнх нь тэр дутуу орон зайг сэтгэлийн хоосон орон зайг нөхөхийн тулд хүүхдийн паркийг энэ хүүхдийн ертөнцийг Neverland гэдэг нэртэй ертөнцийг өөртөө зориулж барьсан гэж бол олон одоо сэтгэл судлаачид сэтгэл зүйчид бол үздэг юм байлээ. За түүнчлэн 1993 онд Майкл Джексоны амьдралд бас нэг хар бараан үйл явдал болсон. За 13 настай Jordan Chandler гэдэг хүүгийн эцэг Evan Chandler гэдэг хүн за Майкл Джексоныг бол өөрийнх нь хүүхдийг хүчирхийлсэн гэж бол буруутгасан. За Майкл Джексоны хувьд бол үнэхээр тэр Jordan Chandler гэдэг хүүхэдтэй бол хэд хэдэн удаа ойрхон уулзаж хамтдаа гадуур зугаалж аялаж за өөрийнх нь саяны нөгөө яриад Neverland гэдэг тэр хүүхдийн аз жаргалын паркт бол урьж ингэж тоглуулж байсан үнэн. За энэ хэрэг одоо гэхдээ хизээч тэгэж шүүхээр орж эрүүгийн хэрэгээр орж бол шийдэгдэж Майкл Джексон бол энэ хэрэгээс удаж ял аваагүй. За Майкл тухайн үед яг юу болсон бэ гэвэл Jordan Chandler-ийн эцэг энэ Evan Chandler Майкл Джексоны эсрэг гомдол гаргах үед бол Майкл Джексон дэлхийд даяар өөрийнх нь тэр Dangerous хэмээх нэртэй тийм аялын тоглолтоо хийж байсан учраас маш их завгүй байсан. Тэгээд тэр одоо шүүхтэр байн очиж мэдүүлэг өгөх, байн Америк руу буцаж нисэж
одоо шүүх хурлуудад оролцох гэх мэтэр энэ бүх одоо зүйлсээс бол маш завхаж байсан. Дээрээс нь эрүүл мэндийн асуудал, сэтгэл зүйн асуудал нь бас хүнд байсан болохоор Майкл Джексон шүүхээс гадуур ингэж 22 сая долларыг тэр гомдол гаргасан хүүхдийн эцэгт бол шилжүүлж өгөөд энэ хэргийг бол хаасан байдаг. Гэхдээ эндээс нэг зүйлийг одоо хэдүүлээ ойлгох хэрэгтэй. Шүүхээс гадуур ингээд мөнгө төлөөд зогцчохоор яг хүмүүст юу гэж бодогдох вэ гэвэл одоо эн чинь маш их нөгөө практик дээр болдог үйл явдал шүү дээ. Хүмүүс юу гэж бодох уу гэхээр энэ үнэхээр буруутай болоод өөрөө ингээ мөнгө өгөөд тохиролцсон шүү дээ. Тэрнээс биш буруугүй байсан бол одоо юу гэж мөнгө өгч идэм бэ? Энэ балаа ингэж юу байсан л гэж одоо хүмүүс бодсон байгаа. Одоо яаж ч бодсон ингэж бодох нь үнэт. Гэтэл одоо хүмүүс ингээ ийм бодолтойгоо ингээ үлдсэн. Гэтэл энэ явдлаас нэлээд хэдэн жилийн дараа нэг зүйл бас ил болсон. Юу ил болсон бэ гэвэл өнөөх одоо хүүхдийн эцэг Эван Чандлер гэдэг хүн энэ Майкл Джексоноос кино хийх төсөлтөнд зориулаад 20 сая долларыг Майкл Джексоноос нэхэж хэрвээ энэ 20 сая долларыг надад өгөхгүй бол би чиний карьерийг чинь одоо сүрүүлнэ гэж одоо сүрдүүлж байсан тийм утасны ярианы бичлэг нь хожим ил болсон байдаг. Ингийн хүмүүс Майкл Джексоныг энэ одоо олон жилийн дараа анх удаага үнэхээр ингэж хүүхэд хүчрхийлэх хэрэг үлдээгүй юм байна гэдгийг нь бол одоо ойлгоод буруутгахаа болсон байдаг. Ингээ ерөнхийдөө яг бүгд болсон биш ч гэсэн дийлэнх ингэж буруугаар боддог байсан хүмүүсийн тэр буруу ойлголт нь ингэж заларч засагдаж эхэлсэн байгаа юм л. Гэхдээ одоо бүх зүйл бас ингээд арайч дуусаагүй. Дахиад нэг ноцтой үйл явдал араас нь болсон. Бүх зүйл энэ 2003 онд Британий сэтгүүлч Мартин Башир гэдэг хүний хийсэн Living with Michael Jackson хэмээх юм баримтат киноноос бол ихвэлтэй гэж одоо хэлж болно. Энэ Мартин Башир гэдэг сэтгүүлч бол Майкл Джексоны одоо хажууд наалдаж явсаар агаад итгэлийг нь олж аваад таны одоо ямар гайхалтай эцэг болохыг чинь би дэлхийн нийтэд харуулмаар байна гэж одоо амлаад 8 сарын турш одоо Майкл Джексоныг дагаж заримдаа түүний гэрт нь хонож ингэж зураг авалт хийж Майкл Джексон талаар баримтат кино хийсэн байдаг. Хамгийн ноцтой тэр киногаа одоо кино зураг авалт хийсний дараа эвлүүлэхийн процесс явагддаг шүү дээ. Бидний ярьж саншилсаар монтаж. Тэгэхээр монтажийг яаж хийхээс хамаарч ямар өнцгөөс яаж найруулж хийхээс хамаарч одоо ямар ч агуулга бол ингэж агуулгах нь бол ингэж үндсээрээ 180 градус бол эргэх бүрэн боломжтой байдаг. Одоо үүнийг бол нөгөө монтажны урлаг гэдэг байгаа юм шүү дээ. Гэтэл мань хүн одоо ингээд киногаа монтаж хийж эвлүүлж цацхтаа бол Майкл Джексоныг ерөөсөө гаж домтон мэтэр ингэж харагдуулахар тийм хорон санаатаагаар энэ киногаа ингэж зохиомжиж эвлүүлж цацсан. Энэ кинон дээр Майкл Джексон бол ерөөсөө хор тавдраас одоо хор тавдрын эмчилгээг нь Джексон хувьяасаа төлөөд тэр үхлээс аварсан тэр Гавин Авризо гэдэг одоо хүүхдээ ингэж хөтлөлцөж алхаад одоо унтлагын өрөөнд ороод хүүхдүүдтэй ингэж орд ирээ нэгтгэж ингэж хуваалцах нь гэр бүлийн хувьд бол асар их хайр халамж юм а гэж одоо гинэн цайлганаар ингэж ярьсныг нь түүний одоо эсрэг байдлаар маш эвгүй зохиомжтойгоор ингэж эвлүүлэг хийж оруулаад Майкл Джексоныг ерөөс ингэж дэлхийн нийтэд ингэж хүүхэд хүчирхийлдэг педо гаж номтон гэдэг ойлголтыг бол өгсөн байдаг. Энэ кино ингээд цацагдсны дараагаар юу болсон бэ гэхээр маш аюултай одоо гинтийн үйл явдлууд болж эхэлсэн. 2003 оны 11-р сард цагдаагийн газрын бүр 70 гаруй албан хаагчид ингэж зэвсгэлсэн цагдаа нар Майкл Джексоны өнөөх хүүхэд насаа санагалзаж хүүхдүүдэд зориулж байгуулсан тэр Neverland хэмээх нэртэй өнөөх хүүхдийн ертөнц рүү эдхэн газар руу дайрж орж ирээд нэгжлэг хийж эхэлсэн. Тэр цагдаа нар бол ерөөсөө ингээд Майкл Джексоны хувийн эд зүйлсийг нь бол бүгдийг нь онгочж самраад тэр унтлахны өрөө шүүгээ савнуудыг нь ухаж үзээд байж одоо шаардлагатай гэсэн бүх зүйлсүүдийг бол Майкл Джексоноос хурааж авсан. Хурааж аваад тогтохгүй бүр нэмээд Майкл Джексоныг бол баривчилж бүр гарт нь ингэж Поппи хааны гарт нь гав зүгээд одоо гэмт хэрэгтний одоо зураг дардсан шнэ хоёр талаас нь ингэж урдаас нь нэг дараад хажуу талаас нь ингэж нэг юм бариудж агаад ингэж дардаг ийм зураг байдаг. Тэр зургийг бол ингэж дараад тэр зураг нь тэр гэмт хэрэгтнийг одоо дардаг тэр зураг нь дэлхийн нийтийн хэвлэлүүдээр бол тухайн үед ингэж цацагдж тавигдсан. Ингээ яах вэ? Дэлхийн тухайн үеийн 6 тэрбум хүмүүс энийг ч одоо харж шít. Майкл Джексон хүүхэд хүчнэсэн байна л гэж ерөнхийдөө ойлгож байгаа байхгүй. Тэр чинь хүмүүс бол ихлээд цагдаа нар барьж хаар чинь бол хүмүүс одоо тэгж л ойлгодог шít. Ядаж хахад
зөвхөн монголч гэхгүй одоо дийлэн хүмүүс ер нь бол шууд нөө сэтгэл хөдлөлтөө шууд захирагддаг болохоор шүүх хурлын шийдвэр гараагүй байсан ч гэсэн ерөнхийдөө энэ бол педо юм байна гэдэг ийм л ойлгох хэрэгтэй болчихж байгаа юм л. Тэгээ энэ явдлаас хойш Майкл Джексон бол өөрийнх нь тэр Neverland гэдэг тэр гоё ариун гигэн тэр эдхэн газрыг бол одоо бузардсан ариун чанараа автсан гэж үзээд тэр газар руу дахиж нэг ч удаа очиагүй, ганц ч удаа тэнцэнэ хоноогүй байдаг. За ингээд энэ хэрэгтэй холбоотой шүүх хурал эхэлж байгаа. За энэ шүүх хурал бол ерөнхийдөө маш урт удаан хугацааны турш үргэлжилсэн. 2005 оны 6 дугаар сарын хүртэл бол үргэлжилсэн. Тэгээ Майклийн шүүх хурал бол одоо тухайн үед бол дэлхийн нийтийн анхаарлыг хамгийн ихээр татсан ийм үйл явдал болж хувирсан. За шүүх танхим дотор юу болж байсан бэ гэхээр зарим хүмүүс Майклыг бол шүүхийн танхим дотор бол одоо гаж донтон гэх мэтэр бол янз бүрээр ингэж харааж доромжилж за мөн одоо тэр шүүх хурал болж байгаа тэр шүүхийн байрны гадаа олон зуун хүмүүс заримдаа бүр мянган хүмүүс Майкл Джексоныг шоронд хий хүүхэд хүчээр хийлгэж педо гэх мэтэр нөгөө цаасан картон цаасан дээр ингэж тиймэрхүү зүйлсийг бичсэн тийм самбарууд барьж Джексоныг шоронд хийхийг ингэж шаардаж ийм жагсаалууд бол болж байсан. За тэгэхээр энэ бүх одоо өрнөж буй үйл явдлууд бол одоо түүний сэтгэл зүг дотроос нь нэг мөр ингэж устгаж эхэлсэн. Майкл Джексон энэ бүх дарамтнаас болоод хоол идгээж байж, за хоол идгээ болсон учраас жин нь бол огцсон унаад 50 кг болтлоо ингэж турж ицсэн. За ингээд шүүх хурлын дундуур нэг удаа Майкл Джексон бас нөгөө хит их энэ стресс болон одоо нурууны маш хүнд өвдөлтөөсөө болоод нэг удаа шүүх хурлын танхимаас шууд эмнэлэгт хүргэгдсэн ийм үйл явдал болсон. За гэтэл одоо шүүгч нь яг шүүх хурлын танхимаас Майкл Джексоныг гарах үед нэг цагийн дараа эргэж ирээрээ нэг цагийн дараа хэрвээ шүүх танхимд эмнэлгээс эргэж ирэхгүй бол би чамайг албатан баривчлах тушаал гаргаад цагдаа нар эмнэлгээс чинь чамайг гав зүүж баривчлаад энэ шүүхийн танхимд хүчээр суулгах болно гэж ингэж хэлсэн байдаг. За ингээ Майкл Джексон эмнэлэгт очиж үзүүлээд тодорхой хэмжээний өвчин намдагч нэг тариануудыг тариулчаад ингээд унтлахынхаа өмнөдтэйгөө хамгаалагчдаараа түшүүлэн байж одоо арай ядаж ингэж шүүх хурлын танхимдаа бол орж ирсэн. За энэ одоо үйл явцын зураг нь бол интернетэд бол байдаг. Тухайн үед бол сэтгүүлчид папарацчид бол зургийг нь бол дарсан. За энэ зурган дээр бас ингээ Майкл Джексон ямар өрөвдөлттэй, ямар ийм ядарсан, туйлдсан байдалд орсон байгааг дэлхийн нийтээр анх удаа бол харсан. Майкл Джексон ингэж хэцүү байгааг бол харсан. Ингээд шүүх хурал удаа хүргэжсэний эцэст шүүхийн эцсийн шийдвэр гараад Майкл Джексон цагаатсан. Хэрэг хийгээгүй юм байна гэдг нь нотлогдсон. За яаж тэрээр цагаатаж чадсан бэ гэвэл одоо өнөөх тэр хорт хавдраас аварсан хүүхдийн гэр бүлийнхэн байгаа шүү дээ. Майкл Джексоныг бас шүүхэд өгсөн. За тэр гэр бүлийнхэн бол ерөөсөө өмнө нь ингэж маш олон удаа өөр бусад хүмүүсийг ингэж гүтгэж, шантаажлж мөнгө нэгтэг байсан ийм луйвэрчд гэдгийг нь бол Майкл Джексоны өмгөөлөгчд нотолж чадсан. За ингээ 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдөр тангарахтны шүүх хурлын одоо 14 зүйл ангиар Майкл Джексон бол ямар ч гин буруугүй гэдг нь бол ингээд зарлагдсан. За шүүхийн шийдвэр ингэж Майклыг гин буруугүй гэж зарлсны дараагаар Майкл Джексон шүүх хурлын танхим дотор өөрийгөө барьж дийлэхгүй нулимсан асгартал уйлсан. За ингээд тэрээр бол одоо шүүхийн танхимаас гараад шууд гэрлүүгөө яваад хүмүүсээс, нийгмээс, олон нийтээс өөрийгөө бүрэн тусгаарлаж эхэлсэн. За тэрээр өөрийн энэ холбогдсон энэ хэрэг болон одоо өмгөөлөгчдийн зардалд Майкл Джексон ч маш олон өмгөөлөгч авч байгаа. Гэхдээ хамгийн сайн, хамгийн үнэтэй ийм өмгөөлөгчдийг авч байгаа юм шүү дээ. Энэ бүх зардал бол ерөөсө хэдэн 10 сая доллараар ингэж хэмжигдэж байсан учраас Майкл Джексон санхүүгийн маш хүнд байдалд бол орсон. Энэ шүүх хурлын дараа. За мөн шүүх хурлын үеэр одоо түүний сэтгэл готрол, тэр айдас, стресс, траума нь бол одоо түүнийг PTSD буюу гэмтлийн дараах стрессийн хам шимж гэдэг одоо ийм өвчтөй бол болгосон байна. За ингээ Майкл Джексон нойрны ийм өвчин намдагчгүйгээр бүр ганц ч цаг унтаж чадхаа болсон нэг ийм хэцүү байдалд бол орж байгаа юм шүү дээ. За улмаар Америкийн нэгдсэн улсын хэвлэл мэдээлэл за нийгэм бол одоо түүнд хэтэрхий ингэж харгас хандаж түүнийг хэтэрхий их доромжилж өөрсдийнх нь тэр зугааг одоо ингэж зугааг бахан ханганч гэдэг юм уу
шар хэвлэлүүд бол Майкл Джексоныг доромжилж янз бүрийн таамаг гаргаж бол мөнгө олж байгаа шүү дээ. Тэгээ ийм байсан болохоор Майкл Джексон энэ бүхнээс завхаад нэг талаараас гомдоод Америк гэдэг улсад бол ер нь цаашдаа амьдрч чадахгүй байна гэж үзээд илүү тайван газар амьдрахын тулд өөрийнх нь гэр бүлээ, хүүхдүүдэд дагуулад Бахрайн улс руу ингэж дүрвээд тэнцээ нэг хэдэн жилийн турш ингэж тасралтгүй амьдэрсэн. За тэр хугацаанд бол Майкл Джексон эх орондоо ганц ч удаа хөл тавиагүй. За ингээ 2005 оны одоо шүүх хурлаас хойш бүгд бүтэн 4 жилийн турш олон нийтийн нүднээс далд нам гүм ингэж амьдэрсэн Майкл Джексон эцэст нь 2009 онд бол эргэн ирэлтээ хийсэн. 2009 оны 3 дугаар сард Майкл Джексон за Британийн Лондон хотын Albert O2 Arena-д бол хэвлэлийн одоо баг хурал хийж өөрийнх нь шүтэн бишрэгчдэд хандаж за this is it буюу одоо энэ бол эцсийнх. За би та нартайгаа одоо Лондонд уулзахдаа одоо дуртай дуунуудаа дуулах болноо. За үүгээр ингээд бүх зүйл дууснаа гэсэн агуулгатай ийм мэдээлэл бол хэлсэн. За үүгээр нь хүмүүс одоо түүнийг юу гэж ойлгосон бэ гэхээр Майкл Джексон ерөөсөө өөрийнхөө хамгийн сүүлчийн тоглолтыг хийх гэж байгаа юм байна гэдгийг шууд ойлгосон. Майклд энэ хамгийн сүүлчийн This is it гэдэг энэ тоглолтоо хийх үндсэн 2 том шалтгаан байсан. За нэгдүгээр шалтгаан гэвэл мэдээж хэрэг Майкл Джексон асар их өрөнд орсон байсан учраас өөрийнх нь тэр бүх үрийг дарах ёстой болсон. За хоёрдугаар шалтгаан гэвэл Майкл Джексон Prince, Paris, Blanket гэдэг ийм 3 хүүхэдтэй шүү дээ. Гэтэл энэ 3 хүүхэд нь том болоод жоохон юм ойлгодог, аавыгаа ойлгодог ингэж болсон цагаас нь эхлээд Майкл Джексон тасралтгүйгээр ингэж шар хэвлэлүүдээр байнгын гаж донтон, гэмт хэрэгтэн, одоо хүүхэд хүчээр хийлгэж, педо эсвэл одоо цагаан арьстан болохыг хүссэн юм гээд дандаа л Майкл Джексон талаар юм таагүй мэдээлэлүүд гардаг байсан. Хүүхдүүд нь аавыгаа ингэж таагүй муухайгаар боддог болчихсон байх үедээ гэж Майкл Джексон маш их айж байсан учраас за тэрээр бол одоо ингэж аав нь яг хэн байсан юм бэ? Аав нь яг ямар хүн байсан юм бэ? Аав нь тайзан дээр гараад хүн төрлөختнийг яаж байлдан дагуулж чаддсан бэ? Тайзан дээр би юу хийж чаддсан? Аав нь ер нь энэ амьдралдаа яаж амьдрсан бэ гэдэг одоо зүйлийг хүүхдүүдтэй харуулж хүүхдүүдээрээ эцсийн удаа ингэж өөрийгөө ичирч ингэж бахархуулахыг хүссэн ийм шалтгаантай байсан. Энэ бол магадгүй хамгийн том шалтгаан байсан баг. За ингээд анх ердөө ингээ 10 тоглолт хийн гэж Майкл Джексон бодож байсан ч түүний тоглолтын тасалбарууд ерөөсөө хэдхэн цагийн дотор ингээд дууссан 10 тоглолтын бүр хэдэн өдрийн дотор хэдхэн цагийн дотор ингээд дууссан учраас тоглолтыг зохион байгуулж байсан тэр AEG Live гэдэг компани Майкл Джексон тоглолтын тоонуудыг ингэж мөнгө олохыг бодоод байгаа шүү дээ. Ирэлттэй байгаа болохоор Майкл Джексон тоглолтын тоонуудыг ингэж нэмсээр хагаад нийт 50 удаагийн тоглолт хийхээр ингэж өргөжүүлсэн байна. За үүнээс болоод яасан гэхээр Майкл Джексон шууд сэтгэлзүйн дарамтанд гүн дарамтанд ороод ирсэн. Одоо бүгд бүтэн 50 удаа тоглосон гэхээр маш их ядрын шүү дээ. Дээрээс нь энэ хүн чинь ингээ өөрөө унтаж чаддгүй хүн. Байнгын өвчин намдагч хүчтэй эмнүүд ууж ингэж унтдаг хүн. За энэ тоглолтын бэлтгэлийг бол Лос Анжелес хотын Staples Center дотор бол ингээ хийж эхэлсэн. За хэдийгээр энэ олон жилийн дараа Майкл Джексон урлагийн тайзнаа дахин гарч ирж бэлтгэл хийж эхлэхэд бол түүний бүжиглэх ур чадвар, түүний дуулах ур чадвар Майкл Джексон тэр хоолоо яг л өмнөх шиг ингээ гайхалтай хിവэр байсан. Гэхдээ Майкл Джексоны бие мах бод бол ядарч эцэж туйлдсан байсан. Ингээд 50 тоглолтыг бол давхааргүй одоо маш ихээр ядарсан байсан бол хэн бүхэн бол харагдчихсэн гэж байгаа. За тухайн үед Майкл Джексон өөрөө 50 насны босхийг ингээд давж ирсэн. За иймээс тэрээр урдийнх шигээ тэгж залуугийнх шигээ төгс төгөлдөр байж чадахгүй байхгүй. Одоо би автчихгүй, би өмнөх шигээ тэгж тийм гоё дэлхийг байлдан дагуулж чадахгүй байхгүй гэдэг тийм одоо нөө айдас өөртөө ингээд жоохон итгэл автах айдас өөрийг нь бүр маш ихээр ингэж дотроос нь зовоож ирсэн. Дээрээс нь тэр зохион байгуулагчдын зүгээс тавьж ирсэн тэр өндөр шаардлага одоо тэдэс тэдэн цагийн турш заавал бэлтгэлээ хийх ёстой ч гэдэг юм уу. Иймэрхүү шахалт шаардлагуудын улмаас Майкл Джексоны одоо энэ сэтгэл зүй бол ерөнхийдөө бүрэн туйлдаж гүйцсэн гэж ойлгож болно.
Тэгэд энэ бүх одоо стресс, өвдөлт, түгшрүүдээсээ болоод Майклийн биеийн байдал бол ерөнхийдөө уламд ордож эхэлсэн. За тэрээр одоо энэ тоглолтын үеэр бол өөрийн хувийн эмчээр Конрад Мюррей гэдэг одоо нэг ийм нойрны одоо зүрхний эмчийг бол өөртөө бол сарын 150 мянган долларын одоо 150 мянган долларын цалинтайгаар ингэж хөдөлсөж авсан байгаа. Ингээд энгийн нойрны эмүүд ерөөсөө Майкл Джексон нөлөөлөхөө болсон учраас тэрээр нөгөө нэг хөдөлсөж авсан эмчээсээ за Propofol гэдэг одоо ийм маш хүчтэй эмийг бол шаардаж эхэлсэн байгаа. За энэ эм нь ямар эм бэ гэвэл яг үнэндээ тийм тайвшруулдаг тийм нойрны эм бол октоосоо биш. Харин тийм маш хүнд мис саслын хагалгааны үед за хүнийг химиэлээр комд оруулж ингэж унтуулдаг маш хүчтэй тийм наркозны төрлийн эм бодис байсан. Гэхдээ тэр Конрад Мюррей гэдэг тэр эмч бол Майкл Джексоны хүсэлтийг зөвшөөрөөд Майклийн гэрт нь одоо ямар ч цохих тоног төхөөрөмжгүйгээр энэ эмийг шүн бүр одоо Майклийн судсаар тарьж түүнийг унтуулдаг болсон. Майкл бүр одоо энэ эмийг бол өөрийнх нь сүү хүрх гэж хүртэл одоо нэрлэж байсан удаатай. За ингээд 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Майклийн одоо энэ бүх шаардлагын дагуу өнөөх эмч нь тэр Propofol гэдэг эмээ бол одоо ээлжид нэг удаа ингэж тарьсан байгаа. За эмч түүнд одоо эмээ тарьж хаад Майкл Джексоныг унтсныхан дараа өрөөнөөс гараад хэсэг хугацаанд өөр өрөөнд утсаар ярьж агаад эргээд орж ирсэн. Гэтэл эргэж орж ирэх үед нь Майкл Джексон одоо тун хитрүүлсний улмаас бол амьсгалахгүй байсан, зүрхэн зогссон болохыг ингээ олж мэдсэн. За тэр эмч бол ингээ тухайн үед одоо маш их сандралд өртөж байгаа юм фт эмч одоо хариуцчихсан өвчтнөө өхүүлчлээ буюу одоо хүний амьд хүрчлээ. Дээрээс нь тэр өвчтөн нь удахгүй тоглолтоо хийх гэжсэн дэлхийн хэмжээний бүр супер од попын хаан Майкл Джексон байсан. Ингээд маш нөгөө хүнд байдалд ороо сандраад тухайн үед нөгөө өөр аврах гэж янз бүрийн аргаар үдсэн байгаа юм. Шууд түргэн тусламж дуудахгүйгээр за ингээд бүтэхгүй болохоор бол эцэст нь эмч бол түргэн тусламж дуудаад Майкл Джексон Лос Анжелес хотын эмнэлгийн одоо сэхэн амьдруулах тасагт бол очоод тэнцэнэ одоо олон цагийн турш тасралтгүйгээр эмчнэр Майкл Джексонд дахиж ам оруулах гэж олон арга хэмжээ авсан боловч ингээд амжилт олж чадаагүй. За иймээс Майкл Джексон ингээд 50 наснда одоо таалалт төгсөж байгаа. Ингээд хорвоогоос хавьж байгаа. За энэ мэдээ бол ингээд шууд олон нийтийн одоо хэвлэлүүдээр, шар хэвлэлүүдээр, хэвлэл мэдээллийн байгууллагууд бол цацагдаж ирсэн. За шүүхээс хожим тэр Конрад Мюррей гэдэг эмчийг санамсаргүйгээр хүний амьд хүрсэн гэдэг шалтгаанаар буруутгаж бол шорон торих шийдвэрийг бол гаргасан. За ямар ч тач түүнийг нас барсан гэдэг энэ мэдээ цацагдах үед бол тухайн үед дэлхийн нийтээр бол маш гүн гүнзгий бол шоконд орсон. Майклийн үхэл бол дэлхийд ямар хүчтэй нөлөө үзүүлсэн бэ гэдгийг ганцхан үйл явдлаас бол шууд харж болно. За тэр нь ямар үйл явдал вэ гэвэл түүнийг өгсөн гэдэг мэдээ зарлагдсны дараагаар дэлхийд даяар одоо Майкл Джексон үнэхээр өгсөн юм уу, энэ үнэн үү эсвэл одоо худлаа яв гэдгийг шалгахын тулд нэгэн зэрэг асар олон сая хүн одоо интернетэд Google дээр хайфт хийгээд за энэ хайфтын улмаас Google-ийн сервер бол одоо гацаж Google бол нэг хэсэг ажиллахаа болсон. За дээрээс нь одоо Twitter болон Wikipedia зэрэг томоохон сайтуудын серверүүд бас хэсэг хугацаанд ингэж доголдож саатавт автсан байдаг. Ингээ харахаар Майкл Джексон одоо ямар их нөлөө бүхий хүн байсан. Тэр хүний өхөл амьдрал дэлхийн нийтэд одоо ямар их тийм сенсацлгаар туссан бэ гэдг нь бол тодорхой харагдаж байгаа бах. За мөн одоо түүнийг нас барснаас хойш хэдэн сарын дараа бол одоо тэр тоглолтыг зохион байгуулах гэрээ хийсэн байсан. Тэр зохион байгуулагчид бол тоглолтын бэлтгэлийн үеэр авсан тэр дүрс бичлэгүүдэд эвлүүлж байгаад баримтат киног одоо Майклийн талаарх баримтат киног гаргасан байдаг. Майкл Джексон бол өөрийнх нь бүх амьдралынхын туршид ингэж бусад хүмүүст хөгжмөөр дамжуулан одоо тэр сэтгэлийн амар амгалан, баяр хөөр, баяр баясгалан ингэж бэлэгдэж маш гоё мэдрэмжийг бусад хүмүүст өгж бүх нийтийг инх тайванд ингэж гоёор уриалдаг хүн байсан ч за харамсалтай нь Майкл Джексон гэдэг тэр хувь хүн өөрөө хизээч сэтгэл тэнгэр, сэтгэл хангалуун амьдарч үзээгүй ийм л хүн байсан. Тэрээр бүх насаараа ингэж сэтгэлийн шарахтай, бие махбодын тарчлаан дунд амьдарсан. За мөн тэрээр одоо хамгийн сүүлчийн This Is It гэдэг одоо тэр тоглолтоос өмнө амьсгал хураасан болохоор тэр тоглолт бол хизээч тоглогдоогүй. За мөн одоо өөрийнх нь тэр хүүхдүүдэд аав нь
хэн байсан бэ? Аав нь ямар тийм одоо агуу гайхамшигтай хүн байсан бэ гэдгээ хүүхдүүдийн нүдэнд боддоор тэгж харуулж даанч чадаагүй. За товчхондоо бас ерөөсөө ийм л миний бичсэн зүйл энэ дүрээс дуусч. За та бүхэнд яг ямар санагдаж байна? Энэ хүний талаар одоо таны төсөөлөлтөй энэ хийсэн контент хэр зэрэг нийцэж байна? Эсвэл одоо нийцэхгүй байна уу? Ер нь та юу гэж бодож байна? Энэ Майкл Джексон гэдэг хүний талаар ингээд ямар бодолтой байсан? Одоо ямар бодолтой бодож байна гэх мэтэр иймэрхүү зүйлсээ сэтгэлдэл хэсэгт бичиж хуваалцвал сайхан байна. За мөн одоо энэ бичлэг та бүхэнд таалагдсан бол манай суваг дээр subscribe дараарай гэж хүсье. За ингээд дараагийн бичлэгээр дахин уулзтлаа. Түр баярлалаа.